Энэ хүмүүс хэрвээ хаяшаан байсангүй бол халах Монголын тусгаар тогтнолд байна уугүй юу? Хэн ч ярахгүй. Усын нуугуул эхийн бүү мартаа гэж. Тиймээс бид үндэстнийхаа ийм агуу их мондөг шилдэг хүмүүсийг дурдан нэрж дурсан сангалж учиртай. Гэхдээ энэ удаа чин зүтгэлт гүн хаяшааны үлгэр домгийн ярих уу харин түүнээ нэгэн хуудас жихаги хамтраа уншия. Учир нь би одоогоос 100 илүү жилийн өмнөх Монгол үсгийг тиймсэн уншиж ойлгох төрхөө. Гэхдээ та наач гэсэн орчин түүхий айлгий одон цодон баатарч фудаан таны гэж бодвол тэр нэмэг тэмдгийн нэмж надыг анхаарал авч. Лэгчин дээр илэрж байгаа. Монхог хаяшаан хөчөнгөйл өрхөм унших гарахгүй. Танаа амар өрмөө мүдүүлэх ануу. За дараа мөрийн 3 үсгэр уншиж гарахгүй. Шинэ дөрөвнэ өдрөө 3 дугаар мөр. Энэ одоо ямар хот гэсэн бол да? Хотноос мордон гарч хөрөөнөө боч юу. 4 дугаар мөр. Хяатад хүрээд монхог нат тур илгөөсөн. 5 дугаар мөрий бол бичиг төр гэсэн үсгээс босч уншиж гарахгүй. 6 дугаар мөр. Ван ноён нутагдан хурч чадсангүй. Төгнөө ордноос хойш 200 одоо гажирх сүсэг болоо да. 8 дугаар мөр. Хол гүн уулан шуги төр нуун сууё. Бэхсар гэнэ. Монхог миний бие нутаг зүг боч сугын хэмхсэн билээ. Санамсаргүй одоо дотор гадрын уншиж гарах уу? Бас гарах уу? Муу иргэд жалгаад бол өсөндөө уншиж гарах юмгүй. Тэгэхэд манайхан үжиж анхаардаг хүмүүсд ойлгосон байгвал Монгол үсгэрэн энэ жахаа заавар битдэг ачтанд бичээд явуулахыг хүсэж байна шүү.